Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. За тэгэхээр ТV7 телевизээс энэ өдрөөс эхлэн сөрөг вакцины нэртэй нэвтрүүлэг эхэлж байгаа. Тэгэхээр манай энэ нэвтрүүлгийн анхны зочин та бүхэнд ичнээ танил Чингис нэрээр танигдсан ийм залууг урьж оролцуулж байна гэдэг энэ өдрийн мэдрэг. За танд болон бас ТV7 телевизийн нийт үзэгчдэд энэ өдрийн түмэн амар болон айлтгая. За хоёулаа халдвар хамгааллаас ихэд бас ариутгал хийчихнэ. Тэгж байгаад хоёулаа. Усын уул ясын дагана гэдэг шиг. Ер нь цардахал гэдэг юм чинь хэцүү болчиход байна л да. Энийг дагаад бас нийгмийн сэтгэл зүй бас нэлээ бухимдалтай болчихож. Одоо та бүхэн залуучууд өнөөгийн нийгмийг ер нь ямар байна гэж бодож байна. Ер нь бол нүднээ хэллээ тий. Гараа далгахад бүлдэрж унж байна тий. Тэгээд ер нь хүүхдэд тоглуулах, тоглоомын талбайлга тий, машина тавих, зогсоолалга энэ болгоноос эхлээл ер нь бол бухимдал стресс эхэлдэг. Тэгээд ер нь бол яг сүулдэ гүлийгөөд те нэг 50 болоо за одоо бухимдаад ч яах вэ гэл дасан зогцох тал руугаа орох гээд байгаа ч юм шиг болчиход шүү дээ ер нь бол. Өөрийн чинь лайвуудыг бас нэлээд үздэг хандлт ихтэй явдаг шүү дээ. Заавал тийм лайвууд хийгээд байж болдго юм уу? Тухайлбал одоо тэр машин тэрэг явж байгаа машинтай явж байгаа бичлэг байна. За бас тэр нэг хутгатай бичлэг нэлээд хандлт авлаа. Энэ одоо яг өөрөө чинь бухимдах хэлбэр юу вэ? Ер нь бол эсвэл зүгээр нэг юм сошиал од болгосон хэрхэл юм уу? Зарим зүйл нөгөө нэг цаг тохиолороо таарчж байгаа юм л да. Би өөрөө тгийч гээг байхад тэгцэн тий. За яг хөө тэр мессний зүйл гаргаж ирдэг бол би өөрөө тайз дэлгэцээ найруулагч хүн. Тэрийг бол ер нь бол найруулгатаагаар зохион байгуулалтаагаар би эсвэл энийг ч юм уу тий, энийг ч юм уу бариад энд Монгол хүн байна уу гэх юм бол хин ч анхаарахгүй бах тий. Энд Монгол хүн байгаа мó? Энд Монгол хүн байна уу? Энэ бол яг ихний удаад нөгөө сэтэлжүүлэх. Ер нь монгол хүнийг асуусан л да монгол хүнээс. Энэ монгол оронд монгол улсад монгол хүн байгаа мó үгүй мó? Бид нар энэ улсын эзэн мүү юм уу гэдэг зүйлийг асуухын тулд би тэнд мессний зүйл гаргаж ирсэн. Яг тэн дээр хүмүүс аш холбогдол өгөөд байгаа боловч өнөөдөр хит хутгатай монгол хүн алга байна. Хутга бариад хэрэгэлдэг, зөв хэрэгэлдэг монгол хүн алга байна. Малаа зөв төхөөрдөг монгол хүн алга байна тий. Монгол өв соёл маань байхгүй болцсон байна. Гэх мэтчлэн монгол хүний эр нь алга болсон байна тий. Эр зориг нь алга болсон байна гэдгийг цаад агуулгаар нь ярих юм бол олон зүйл байгаа л да. Тэг яг тэр бол миний найруулга байсан. Энд монгол хүн байна уу гэдэг. Харин сүүлийн тэр нөгөө нэг жоохон халамцаа үс. Яг үнийг ихэд дүүн бол хоёр пивл уусан. Яг тэгэж тархиталгаа удааширсан юм бол байхгүй байсан. Ер нь тэнд нөгөө төвчээр тасарсан. Амьдрал дээр Чингисээ чи яг ямар хүн яг одоо тэр лайв хийж байгаа шиг тэгэл орилж харлаад байдаг юм уу? Одоо тэнд бол тодорхой хүмүүсийн нэрийг хэлсэн байгаа тийм үү? Тий. Би бас олон телевиз өөрийнхөө лайваар ч гэсэн хэлээд хүмүүс нэлт өдийлэн одоо юу яаж байгаагүй те. Яг хоо телевиз сайтуудаар бол нэг цухасгоо өгч бас яг дэлгэрэнгүй ерөөсөй тайлбарлаж байгаагүй. Тэг яг хоо тэр өдөр тим юм болсон юм а гэдэг ерөнхийдөө товчхоо ярьчвал. Найз нөхдөөрөө нэг найзандаа очиж хорхог хийж идсэн. 2-3 пив уусан. Тэг яг хоо олон найзууд хоорондоо үг зөрөлдөн те санаа зөрөлдөн. Тэгээ жоохон ийм уур амьсгал өөр болохоор нь явъя гэд. Яг хоо чинь амралтын өдөр байж таарсан юм л та. Тэгээ найзсгүйгээ дагуулад хоёлоо явъя гэд манай найзсгүй чинь машинаа бариад явахгүй би чинь бас ууцсан. Тэгээ явсан чинь хоёлоо нөө цаг орой 10 цаг болсныг мартчих. Хөл хорой дөнгөж удаагүй байсан шүү дээ. Тэгсэн чинь 22 цагаас хойш нөгөө лаграас чи оруулахгүй гэд хот руу. Тэгээ эргээ буцаад явах гэхээр нөгөө нэг хэрүүл маргаантай уур амьсгалтай газар очих гээд байдаг. Тэгээ хэр хоног гэхээр болохгүй те. Тэр чинь одоо салхи шуурга ингээд одоо өвлийн хүүтэнд яатсан манай машин бас жоохон асуудалтай байсан. Тэгэд ингээ уучраа хэлээд ийшээ ингээ хоёрхан бодол ингээл уруудаал ажил руугаа ороод хончоо хөш ийм асуудалтай байна гэд цагдаад амьдралаа ярьсан чинь ерөөсөө ойлгож байгаа юм байхгүй. Зүгээр л зайл буцаад яв. Тэгсэн чинь нөгөө гид нөгөө нэг төвчээр чинь тасард юм байна. Тайлбарлан. Дээрээс нөгөө найзандаа жоохон бухимдсан байсан чинь нийгэм стресс өөр ямар байгаа лээ те. Тэн дээр ерөнхийдөө жоохон ноён хугарна гэдэг шиг төвчээр тасраад тэгээ бухимдаад лайв хийсэн. Тэгээ тэрнээс хойш үргэлжлэх бол монголчууд бол ерөнхийдөө мэдж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг юм болсон тийм би өөрийгөө нэг өмөрөөд байгаа юм биш. Гэтэ ер нь бол яг яалтчгүй бас нэг жоохон уураа барьж чаддаг, өөрийгөө яалж чадаагүй нэг ингэж өөртөө яалагдсан тэгээд бас манай үзэгчд гайхчихж магадгүй энэ одоо юун архины шил лаз энэ тэр доор зурагт алах тавьчихсан. Стрессээ тайлах нэг арга хагалж хідэж эвдэж болно бухимдаж байгаа бол хоёулаа нийгэмд ихтэй эерэг мэдээллүүдийг өгье. Стрессээ тайлах олон аргууд байдаг. Чи ер нь стресстэй үед яадаг?
Стресстэй үедээ ихэвчлэн уул хадаар явдаг, ганцаараа байдаг, тий. Тэгээ би ч нөө тамхи татдаггүй. Тэгэхээр жоохон бухимдтай хаяа гүйдэг. Ер нь ихэвчлэн ганцаараа алхацдیں۔ Дүү. Хайшаа чамаагүй гараад байгаа газараасаа гараад сайхан үл дэвтэйхэн гутлаа өмсөөл талбай тойроо, төрийн ордныг тойрно. Тэгээ төрийн ордныг тойроод богд бол руу алхах. Ер нь талбайгаар их явдаг тий. Тий. Тэрүүгээр их алхдаг. 80-аад оныхон гарч ирж ин л та. Уул нь залуу хүмүүсийн нийгэм бас дуу хоолойгоо нэмээд одоо энэ сошиал гэдэг юмар их мэдээлэл тардаг болсон байна. Залуучууд одоо инфлюенсерүүд бол дандаа сошиалоор бухимлаа тайлаад мэдээлэл өгөөд бүгдээрээ лайв хийгээд ингээд иргэний сэтгүүл зүй гэдэг зүйл манад ер нь бол хөгжиж байна. Гэхдээ энийг дагаад нөгөө сошиалоор явж байгаа мэдээллүүд байна ямар нэгэн цензургүй ер нь нэг хар тал руу хүн болгон утсаа барьсан нэг ийм л нийгэм болчиход байна л да. Маск гэж ярьдаг шүү дээ. Одоо зарим хүмүүс чинь хар маск гэж яриад байдаг те. Үндэ яг хар маск хэн бэлдээд байгаа те. Тэр маскыг ер нь энэ одоо юу гэдгийг соён гэгэрхгүй байх нөхцөлийг хэн бүрдүүлээд байгаа. Дээд удирдлагууд шүү дээ. Тэгээ мэдээллийн хэвлэл мэдээллийн бүх одоо хэрэгсэл одоо тарих угаах бүх хэрэгслээрээ ард иргэдэг илий балаад болгож шүү дээ. Яг үнийг хэлэхэд. Тэгэхээр тэр тарих угаалтын дундаас чинь ийм хүмүүс байх нь ойлгомжтой. Тэгээ дээрэс нь өнөөдөр зүгээр OPR л гэж би нэрлээд байгаа юм л та. Нэгэн залуу байдаг шүү дээ. Тэ? Осор жамаа гэж залуу. Тэгээ энэ залууг би бол жишээ болгож ярих ер нь бол үеийг ярьдаг. Тэгэхээр энэ залуугийн үзэгчд бол маш их байна шүү дээ. Justin Bieber-с их байна те. Тэгэхээр нийгэм өөрөө ямар байна гэдгийг энэ дээр харагдчихаа. Тэгэхээр анханасаа миний нөгөө гарч ирсэн анхны маркетинг буюу хар PR. Нийгэм масс алийг сонирхоод ямар мэдээлэл, ямар хэлээр яриад байна. Ямар хэл гэж яаж шүү дээ. Осор жамаагийн хэлээр яриад ш тэр чинь. Тэгэхээр масс маань өөрөө ийм харагдаад байгаа юм. Тэгэхээр масс тэр чигээрээ осор жамаа шиг байна л гэсэн үг. Бараг осор жамаагаасаа дор байна гэсэн үг. Тэгэхээр тэднэртэй яаж ярилцах вэ гэхээр би дээрээс нь яриа тэднэр ойлгохгүй. Тэгэхээр дунд нь ороод тэг бүр доор нь орж ш тэ. Тэдрээс 7 дор болж иж би тэднэртэй ярьж байгаа юм. Тэгэж массын анхаарлыг авч сэтэлччихэд дараагийн миний хэлэх тактик одоо бол ингээд цаг хугацаа урсгах тусам өөрчлөгдөж шат агчил байна л да. Өнөө нэг солиотой эргүү мангар гэж дуудаж ирсэн Чингис хаан Баасан жаргал гэдэг залуу те. Өнөө чи өөр болсон байна. Хувцс хийж байна. Өөё чин ингэж ин тэгж ингээ өөрчлөгдөд нүдэн дээр нөөшлөгдөхөр миний үеийн залуучууд ядаж те. Ядаж дүүнер маань доогөлж исэн залуу нь өөрчлөгдөд ирэхээр бас хор шахны хөдлөөд бас нэг гоё хөгжих байгаа л гэж би бодоод байгаа. Тэгэхээр одоо миний хувьд бол сайхан үлгэрлээ л гэж бодож байна. Зөв талаас нь. Нийгэмд одоо яг ямар оролцоотой байна? Одоо тэр нь юу гэж юм гэхээр одоо яг юу хийж байна? Уул нь их нэртэйг нэг дэрээнд орох одоо энэ өмссөн байгаа өөрөө чинь. Тий. Миний одоо гутлнаас бусд нь бүгд монгол зүйл. Аймс гээл тий. Гутлаал нэг гадаа одоо нэг монгол гутлын хичмээр байна. Тэгээд дотор хувцснаас ахуулаад аймс тий. Ингээл бүх зүйл монгол юм байна. Тэгэхээр яг их оронч гэж ярьдаг монголчууд тий. Үндэсний үйлдвэрлэл, үндэснийхээ амийг одоо дэмжих гэдэг бол эндээс л эхэлнэ. Гэтэл манайхан чинь бүгд гаднаас хамааралтай болцсон тий. Хятад хувцас, юу гэдэг солонгос хоол, ресторан гэх. Ингээд ирэхээр бид нар өөрсдийн дархлаагүй болоод байна л да. Ингээд ирэхээр яг Монгол дархлаа гэдэг Монгол сэтгэлгээний оюун санааны зүйл гэдэг юм хэл соёл маань өөрөө устж байна. Өмсөж зүйлж байгаа зүйл нь нөгөө мэдээлэл авч байгаа, үзэж байгаа, харж байгаа, сонсож байгаа бүх зүйл нь гадаадын соёлын товтлогонд ороод ирэхээр бид нар ялагдаж эхлэв байгаа. Үндэсний дархлаа ерөнхийдөө ялдаг. Дархлаагүй болсон үн цэнээ алдаж байна л гэсэн. Тэгээд нөгөө үн цэнтэй үндэсний үзэлтэй монголчуудыг харахаар нөгөө нэг юуртэй туулаа шиг хардаг. Ийм цаг үе ирсэн. Гэхдээ ер нь бол сүүлийн үе залуучууд одоо сэрж байна. Айлаас ирэхээр авдраа гэдэг чинь нэрээ бид нар чинь монгол хүн штэ гэдэг юм аа. Энд монгол хүн байна уу гэж асуусан штэ. Тэр асуултын хариултыг хүмүүс одоо өгөж эхэлж ил байна л да. За Чингис гээд агуу хааныхаа нэрийг авцсан те. Энэ Чингис нэрийг ер нь яаж авч явж байгаа гэж бодож байгаа вэ? Өөрөө Чингис нэрийг яаж авч явж байна? Монголчууд бас Чингис нэрийг яаж авч явж байна? Би өөрийгөө их тэнэг зөрөгтэй ч юм уу эсвэл одоо аимшиггүй зөрөгтэй ч гэдэг юм уу те. Тэгж бол анхаарч ирсэн. Харин одоо бол би харин ч зөв сонголт хийсэн байна гэж харж байгаа. Яг өмнө нэлээд одоо хийчээд бас эргэлзэх ч юм уу юу ийч вэ гэж бодож ирсэн те. Гэтэл одоо ингэж гарч ирснээр олон хүмүүст бас Чингис хаан гэдэг сэтэлжүүлж те. Нэрээ бид нар чинь Чингисийн монгол шүү дээ гэж харах. Дээрээс нь яг би бол энэ нэрийг даахад бол бэрх ганцаараа бий чадахгүй. Би ганцаараа Чингис хаан болж чадахгүй те. Чингис хаан ч ганцаараа Чингис хаан болоогүй. Маш олон хүн байсан түүнийг хүрээлж ирсэн. Харин монголчууд өнөөдөр Чингис хаан гэдэг нэрийг архин дээрээ тавьсан байна. Буудал дээрээ тавьсан байна. Сая шинэхэн онгоцны буудал нэгдлээ те. Чингис хаан гэдэг нэртэй онгоцны буудал гарчлаа. Яагаад Чингис хааны онгоцны буудал гэж нэрлэж болоогүй? Яагаад Чингис хааны хот гэж нэрлэж болоогүй? Зүгээр жижигхэн жишээтэй. Энэ ямар учир зориг байгаад байдгийг
Тэ? Уг нь Чингис гэдэг чинь өөрөө цол хэрэг юм. Өнөөдөр доктор Маршал гэдэг шиг Чингис хаан гэдэг чинь агуу дэд, оройн дэд цол хэрэг байтал үүнийгээ бид нар уландаа гიშгдсэн байгаа нь эмгэнэл болчиход байна л да. Би үүнийг л сэрж хараасаа, санаж сэрээсээ эргээд эргэж одоо өнгөрсөн болоод ирээдүгээ нэг дүгнээсэй л гэж хараад байгаа. Дэлхийн энэ техникийн дэвшилчин ингээд нано эднэргээд ярьж гин гадны улс орнууд одоо iPhone гэж хийж гин тэрэндээ зориулсан рекламууд нь дандаа уршаа тэмүүлсэн байдаг. Манай реклам гэхээр нөгөө хитэн баатар л гарч ирдэг. Бүх юмыг нөгөө 13 дугаар зуунтайгаар холддог. Манайхан яагаад ингэж уршаа харж чадахгүй байна? Дандаа ухарсан реклам. Зөгнөж чадахгүй байна, төсөөлж чадахгүй байна. Зорилго мөрөөдөл байхгүй байна. Тэ? Урагшаа тавьсан зорилго байхгүй учраас зүгээр л өнгөрсөн их эзэн Чингис хааныхаа тэр өнгөрсөн түүхээр л цээжээ дэлдэж би Чингис хаан гэж байгаа болохоос биш. Би яаж дараагийн Чингис хаан болох вэ гэдэг зорилго байхгүй. Би Чингис хаан болохыг гэсэн мөрөөдөл байхгүй. Өнөөдөр юу гэдгийг Elon Musk шиг тэ Steve Jobs шиг болно гэсэн залуучууд хүүхдүүд байна. Миний хувьд бол би Чингис хаан шиг болъё гэж зорилго тавьсан энгийн л нэг эргүүн байхгүй. Та ч гэсэн болох боломжтой. Өнөөдөр байгаа үзэж байгаа залуучууд ч гэсэн боломж байгаа. Тэгэхээр нөө сэтгэлгээгээ нэг өөрчилж юмыг арай өөр өнцгөөс хараасаа. Тэгэхээр өнгөрснөөс авах юм их бий, тэ? Агуу хүмүүсийн алдаа оноо хүртэл бид нэр тухаарл харилж байгаа. Тэгэхээр тэр зүйлээс бид нар аваад ирээдүгээ нэг төсөөлж харах юм бол ирээдүйд 2030 онд яах юм, тэ? Тэр зүйлүүдийг бас анзаархал хэрэгтэй. Чингис нэрмэн одоо ингээд архин дээр бичигдээл нөгөөтгөний тэнд хаягдсан л харагдж байдаг нэг хэмжигдэлтэй байдаг юм да. Хоёлаа залуучуудаа нэг эерэг давлгаа явуулж идэх үү. Энэ ямар нэгэн компани яах гэсэн биш ингээ хараар буддсан байгаа. Арх гэдэг бол хар мөртэй. Чингис хааныг архиныхаа шилэн дээрээс авахын төлөө залуучуудыг хоёлоо зөв зөвлөд явуулахын төлөө архинаас татгалзаад жинхэнэ шилэг аваад тийш нь хааш идчих болох уу? Шилийг хаглах уу? Алхаар зогсон ч болно, тийшээ шидсэн ч болно. Одоо миний уур бүхэмтэй гүндээ гарчжээ. Тийм тэгээд яг хоо би зүгээр догшээ. Тэгээд энийг хаглах нэг нь жоохон стресстэй уур бүхэмтэй нэг нь хаглаасаа гэж би хүсэж байна. Тэгээд яг хоо арх өөрөө зайлж буруу байхгүй. Энэ шил буруу байхгүй. Энийг ууж байгаа хүн би ч гэсэн хэрэгжилж исэн. Гэтэ энийг бид нэр энэнд тарих толгоогоо мэдүүлж энэ давтуулна гэдэг бол бидний одоо арчаагүй хэл юм байл л дээ. Тэгээ энийг би зүгээр догшчээ. Тэгээд архины шилэн дээрээс Чингис хааныхаа нэр зургийг аваач. Харин би тэнд байгаа зурагтыг видмээр. Би тэнд маш их агуулга хэлмээр. Яагаад гэвэл бидний тарих толгойг зурагтаа тий маш олон хэвлэл мэдээллээр угааж байна. Энэ бол өөрөө маш хортой зүйл. Бараг энээс илүү болчиход байна гэж хэлмээр байна. Түрүүн чи асар чамайг дурдлаа штэ. Зүгээр лавыг үзэж байхад би засгаад гарлаа гэд гарахад 10 хүн үзээс үждэг. 30 мянган хүн үзэж штэ цааш. Тэгэхэд яагаад ийм эерэг юмыг хүмүүс үзэхгүй байна? Залуучууд яагаад ийм хар бараа ямаг их сонирхдаг болчихов? Яагаад ийм нэг дали гэдэг юм уу те? Ийм ёс бус юмыг яагаад их үздэг болчиход нийгэм яагаад ийм бол? Энэ нөгөө нэг Америк кино те харуудын дуу те хипхоп дуу за тэгээд тэр налан идлагтай кино гадаад дотоодын соёл орж ирэл Япон, Солонгос аим шиг кинонууд үзэл те. Тэгээ нэг юм гаж болцгооцсон биз дээ. Энэ өөрөө энэ ерөөсөө л нөгөө телевизэртэй холбоотой. Нөгөө мэдээлэл хэрэгсэлтэй холбоотой. Нөгөө залуучуудын маань тгээ бэлтэж шүү дээ. Одоо бид нар нэг юм нэг хэсэг чинь бас хипхоп гайл те. Хүүхний гоё ингээл өгцөг ингээл тэр нь их гоё юм шиг. Хар тайм хэрэглээл ингээл нөгөө масуурал байж байгаа нь супер юм шиг байсан бохоггүй. Тэгж хөгжсөн тийм юм үзсэн бохоггүй. Одоо харин залуучууд өөр болж байна. Гэтэ сүүлийн үеийн залуучууд одоо би бүр нэг сонирн болчихжээ яг үнийг хэлгээд. Гэтэ би тэднийг буруутгах гэж байгаа юм шүү. Тэднийг өнөөдөр үзүүлж байгаа, харуулж байгаа, тий, сонсгож байгаа зүйл нэ. Гэтэ бүх юм нээлттэй байж болно. Гэтэ эцэг эхчүүд юу үзүүлж харуулахыг багаас нь ухамсарлуулах хэрэгтэй юм болов уу гэж бодоод байна. Хамгийн чухал зүйл бол одоо бидний дархлаа буюу энэ өв соёл гэдэг багаас нь хүүхдийг өөрчлөх Монгол үндэснийх нь тий тэр Монгол хүн шүү гэдэг хүмүүжлийг л гаргаж ирэх нь чухал юм бол. Нөгөө шүтэн зураад би юу хийчих вэ гэдэг шиг энэ 30 жил ер нь ямар нийгмийг биднэрт авчирваа энэ ардсан нийгэм мөн үү? Одоо залуу хүн одоо та нар одоо яг л эд нас чинь болж ирж байна. Мөн болоод би Чингис хаан гэдэг нэрийг авсан баг. Мөн болоод би үгээ хэлж өдөртөө илэрхийлж байгаа. Гэхдээ бас буруу бас яваад байна, тий? Тэр аливаа зүйлийг би бол одоо шүүж тунгаах юм эрхтэй хүн бол биш. Өнөөдөр үдий зэрэгтэй явж байгаа маань бас энэ ардчлалын тий үнэ социализмын коммунизмын өнгөрсөн түүхүүдийн маань өнгөрсөн өдөртөгч нарын маань алдаа оноо байгаа ах гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр бидний цаг үе өөр болсон. Дараагийн биднэрт манлайлагч, дараагийн биднэрт өдөртөгч Жанжин хэрэгтэй байна. Сүхбаатар Жанжин, дараагийн Чингис хаан хэрэгтэй байна.
Өнөөдөр монголчууд би ингээд бас судалж үзсэн л дээ. Ямар сэтгэлгээтэй хүмүүс юм бэ гэсэн чинь дагагч хүмүүс юм байна. Манлайлан өдөрдөгчөө дагаж явдаг ийм улс иргэд юм байна. Тэгээ манлайлан өдөрдөг чинь цойлж гарч ирэхгүй бол бүгд Чингис хаан болох гэдэг тийм байна. Тийм учраас нэг нэгнийхээ толгой дээр гараад бүгд Чингис хаан гэж орилоод байдаг. Тэ бүгд нөгөө тамийн тоогоны үлгэр шиг ингээд байдаг. Дээшээ гарч нэг нэгээ доош нь татдаг. Гэтэл энэ нөөрөө нөгөө шашны болоо тэр олон одоо 300 жилтэй дарлагдсан сүүлийн үеийн Орос одоо ингээд томоохон гүрнүүдийн тарих угаалт энэ зүйлээс болоод монголчууд нэг дандаа доош нь дардаг болсон юм байна. Хуучин одоо бидний нөгөө жишээ авдаг 13 дугаар зуунд бол дандаа дэмэндэг байсан байна. Одоо миний хувьд бол бие биш бид гэдэг уриалгыг залуучуудад нэлээд хүргэж байгаа. Тэгээ ер нь бол 2020 оны одоо улсын их хурлд би чинь Сүхбаатар дүүргээс бие дааж нэр дэвшсэн шүү дээ. Тэгэхээр тэр уриалган дээр бол их дэлхийч үзэл баримтлал болоод бие биш бид гэдэг энэ уриалгаар явсан. Одоо залуучууд бол хөгжиж гин, боловсарч гин, хил устаа болж гин. Өнөөдөр Америкт нэг арга хэмжээ болж байхад Монголд энд тэрийг шууд мэдээллийг авчиж гин. Өнөөдөр залуучууд бид нэр энэ даяарчлалын 90-100-д дангаарших буюу тэр нөгөө л ярьдаг өв соёл руугаа харж инновацжуулж тэ орчин цаг руу н оруулах хэрэгтэй. Миний одоо энэ өмсч байгаа хувьц ингээл жоохон Монгол хэм маяг оруулсан мөртлөө орчин үетэйгээ нийцсэн юм. Одоо чиний над ярьсагаа чинь яг самтал нийлж байгаа. Сүүлийн үед одоо УК бас нэг өөрийнхөө гой брэндүүдийг Монгол бас нэг оруулахтаа иймэрхүү урсгал гаргаад ирлээ. Энэ маань залуучуудад яаж нөлөөлж байгаа нэхэр хуучин бол бидний үеийнхэн дээл өмссөн бол хөдөөний хүнэл гэж хардаг. Хөдөөний тэнэгч гэдэг юм уу? Хөдөөний хөөсөн мантуу. Одоо бол залуучууд өөр болцсон. Үндснийхээ өв соёлоор бахархаж тэр өв соёлоо бас тээдэг болцсон байна. Залуучууд айгүйх дээл өмсдөг болчихсон. Тий. Намайг одоо 2015 онд дээл өмсөө явахаар доогдолтой байсан шүү дээ. Гэр ухаан гэдэг төслийг хэрэгжүүлээд тэр үед чинь би баасан жаргал гэдэг нэртэй байсан. Тэгээ Монгол гэр ухаан гэдэг төсөл хэрэгжүүлээд гэр өв соёл, үлгэр түүх, мал аж ахуй гэдэг ийм хүүхдүүдэд реалити шоу хэлбэрээр үзүүлээгээд телевизүүдээр гүүгээл нөгөө нэг томоохон компаниудаар ивент гэж гүүгээл нөгөө ишүүд мишүүд дөрөв чинь улс төрлөөнд гүүгээл дэмжүүлчих гээл янз янз яамаар нь гүүгээлсэн. Байхгүй сүлд нь яасан гэхээр хамаг идея санаагаа алдсан. Гэтэ яг хөө тэр нэг талаараа бахархалтай би бол одоо энэний л ач гавьяагаар олон залуучууд миний бас ихтүүлжсэн зүйлээр энэ нэг залууг бас нэрийн хандив цуглуулад нөгөө нэг хотхон барих ажил юу болж байна тэр? Алтан гадаас хот гэдэг. Тэгээ энэ бол миний алсын хараа яваад байгаа. Тэгээ 10 хэдэн жилийн л зүйлтэй. Тэгээ яг бид нэр хот гэхээр нэг өндөр барилга өргөн замаар л төсөөлөд тах шүү байгаа. Гэт хот гэдэг чинь өөрөө өндөр ухамсартай, өргөн сэтгэлтэй, тийм одоо их дэлхийч хүмүүсээс бүрдсэн тийм хотыг бий болгох гэдэг. Тэгээ миний төсөөлж байгаа хот бол ерөнхийдөө нэг тийм өндөр барилгаас илүүтэйгээр Монгол гэр өргөө ордуудыг илүү их орчин үеижсэн тийм хотоор за тэгээд дорнод тэ хинтээ за дээш нэш говь руугаа ер нь бол төсөөлөд байна л да. Тэгэхээр тэр талуудыг ер нь бол хотжуулъя гэсэн төсөөлөлтэй байна. Тэгээд одоо бол ерөнхийдөө цаасан дээрх ажлууд, судалгааны ажлууд одоо явагдаж байна. Ер нь хот байрна гэдэг чинь өөрөө миний хувьд бол одоо бүх юм нь бодно шүү дээ. Хууль дүрмийн бодно, тэр цахилгаан станцыг бодно тэ. Өнөөдөр яах юм нүүрс төлөх юм уу, аргал төлөх юм уу гэл ингээл олон асуултууд гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ зүйлүүдийг ер нь бол төсөөлөлдөө ихлэ бий болгоод цаасан дээр төсөл болгож гаргаж байна. Тэгээд эхний одоо ажиллах юм бол энэ өмсөх хувцсыг нь гаргаж ирж байна. За одоо удахгүй нэг эдэн сарын дараагаас бол одоо Монгол гэрлүү орж эхэлж байна. Тэгээ Монгол гэрийг яаж орчин үеижүүлж одоо Монгол хүний дараагийн амьдралын зөв хэмнэл, хэв маягтай эко минималист амьдралыг одоо их дэлхийч байгаллаг амьдралыг одоо яаж гаргаж ирэх вэ? Тэгсэн мөртлөө хотлын соёлтой зөв байх. Тэр зүйлийг бас ингэж бодож боловсруулж байгаа. Хотын соёлын талаар хоёулаа яхаа ярилцсан. Манайх ч одоо нийтхүү хамын тал нь нийслэл хоттой богиножглоо шүү дээ. Хөдөөдрөө залуучууд хэлэх асуудал маш их хэрэгтэй байна. Тэнд соёлын үрийг тарьмаар байна. Нэг талаас нөгөө талаас хотод ирж байгаа манай залуучууд хотчиж чадж гин хотын соёлыг яаж харж гин ингээл таарсан нэг гудам талбайд нус тэрэ хаяал явж идэг. Зөвхөн энгийн ахуй нэг юм байдаг шүү дээ. Хот гэдэг бол миний харж байгаагаар бол эмх цэгц тэ цэвэр цэмцгэр байдал тэгээд нийгмийн харилцаа буюу одоо юу гэдгийг таны эрх миний эрхээр хязгаарлагдана, миний эрх таны эрхээр хязгаарлагдана гэдэг энэ хүндлэл аль дээр л тогтдог юм болов гэж бодож байна. Тэгээд ер нь бол нөгөө л миний яриад байгаа хэвлэл мэдээллээр залуучуудыг өөр юмд оруулж уриалмаар байна. Тэр залуучуудыг өөр юмд идэвхжүүлмээр байна.
Тэгээ хөдөөнийхэн гэхээр л нэг ад үзэгддэг хөдөөний мангар гэж харахад одоо хэцүү болсон шүү дээ. Хүн болгон л хөдөөний одоо хонио хариулж хатал утсаараа Америкийн CNN те юу гэдэг BBC уншиж гин үзэж гин те. Тэгэхээр ингээд үзэхээр бид нар бол одоо яг таны хэлдэг дэлхийн сайхан хавтгай болсон байна. Тэгээ хамгийн гол нь одоо миний зорж байгаа зүйл болохоор орчин үеийн хэсэг мал аж ахуйг фермертэй хослуулсан. Тэгээ гоё тансаг амьдрмаар байна те. Гадаана бассейнтай те. Ингэж амьдрмаар. Бид нар нэг уулын аманд ингээд амьдрах эрхт уг нь боломж байгаа байхгүй. Тийм том уудам газар нутагт эзэн болмоор байдаг. Гэтэл ингээд нэг энэ нэг муухай хонхорхоо дотор ингээд утаанда, унааранда, тоосонда тий жорлонгийнхоо үр нэрдтэй муу усандаа ингээд хамаг юмдаа ингээд бид нэр ингээд хордоод байдаг. Энэ л өөрөө одоо хот гэдэг юм болчоод байна. Тэгэхээр энийг бид нэр одоо өөрчлөх хэрэгтэй юм болов уу гэж бодоод. Одоо нийгэм танигдж эхэлж байгаа залуучууд бөөндөө нийлж их лайв хийдэг болжээ. Тэрүүгээрээ их зах замбраагүй юм ярьж гин, хараал хэлж гин, шорон орон ярьж гин. Энэ үзэгдлүүдийг ер нь яаж хүлээж авч байна? Тэд нар чинь уул нь түүчээлж байгаа бас нийгэм танигдж эхэлж байгаа залуучууд шүү дээ. Одоо би шулуухан хэлэхэд Дуука гэж дуучин байна те. За Монгол телевиз шууд нэр зохиод хэлчихье. Яадгийн албаар те. Монгол Эрдэнэ телевизийн Авьяаслаг монголчууд гэж шоу байна те. Voice show ч лөө те. Ингээд харж ахаар амар гоё, айгүй гоё дуулж байна. Ямар алцгар харагдаж байна. Юу гэсэн үг юм бэ? Энэ соёлыг одоо түгээгээд түүчлээд урлаг соёлын хүмүүс чинь тийм хэлний алдаа гаргаж болохгүй тийм үг үйлдэлийн алдаа гаргаж болохгүй байхгүй. Тэгэхээр чи нийгэм тэр чигээрээ одоо амар гэж ярьдаг болсон. Айгүй гэж ярьдаг болсон. Амар гэж яриад байгаа юм чинь бодлыг хүчээр ярианы хүчээр амар л юм тохиолдсон шүү дээ. Айгүй гэдгээр хар чи аялгүй тийм айгүй дуунууд их болж чинь тэгээд хараалаа дуулаад эхэлж чинь. Ийм байна. Тэгээ олон залуучууд өнөөдөр яг хуу комеди нэтрэгэл одоо нэг бараг ПМ гэдгийг бол сайхан ярьж штэ. Би бол тэдний хэлээр албаар ярьж байгаа байхгүй. А би болохоор тэр П гэдэг үгийг яг жинхэнэ утгаараа зориулж хэлж байгаа байхгүй юу. А би бол одоо өөрчлөгдөж байна те. Үлгэрлэж эхэлнэ. Тэгэхээр одоо тэр хүмүүс манаас ч гэсэн бас нэг манлайлаад үлгэрлээд бас бусдаасаа өөрчлөлт угаасаа. Тэр хүмүүс чинь 300 мянган дагагчтай сошиал дээр амар гэд ярьж байгаа. Тэр 300 мянган хүнээс 3 мянганд хилээд сурчиж байгаа байхгүй. Сүүлийн минутыг бас чамд үлдээ. Залуучуудаа юу гэж хандмаар байна. Тэ одоо бүгдээрээ челленж хийцгээе те. Хэн хамгийн гоё үлгэрлэх вэ ч гэдэм үү те. Хэн хамгийн зөв байх вэ? Хэн хамгийн гоё уран яруу хэлэх вэ? Хэн хамгийн гоё зөв үлгэрлэж явах вэ гэдэг ийм челленжийг улс даяараа давуулгаалаад. Одоо тэгээд Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд те. Бүх хүмүүс ингээд бас энийг дэмжээсэй. Би бас албан ёсоор ерөөсөө олон газараар хэлж байгаагүй. Тэгээ танай телевизээр ийм анхны бас гоё нэвтрүүлгээр орж байгаа би бас хэлмээрээ. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхээ. Яс бос үг хэлж янз бүрээр одоо хараасан бол уучлаарай өршөөгөөрэй. Тэгээ эр хүн байна да үг даах тэнхээтэй үсттэй. Тэгээ уулыг өргөх хүчтэй байснаас үг даах тэнхээтэй бай гэдэг үг гэдэг те. Тэгэхээр төрийн 3 өндөрлөг те төр түшиж байгаа хүмүүсээ ард иргэдээ одоо бүгдээ эвлэж нэгтцгээе ингэж талцаж бутарч ингэж одоо 30 жил хэрэлдлээ хэлэлдэ талцлаа бутарлаа те одоо болиодхүү те залхаж штэ бүр ядарч гин ингээл фэйсбુક орохоор нэг зурд үзэхээр бөөн стресс бухимдал тэгэл бөөн сөрөг мэдээллүү те тэгэхээр монгол хүний ийм сайхан амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг те тэгээ юу санаа нь юу бодон тэрүүгээрээ байдаг тэгээд сайхан тийм байдаг учраас бүх монголчуудын маань санаа сэтгэл нь тэ цайлхан сайхан заман цагаан байх болтугай гэж өрөө тэгээд төрийн түвшээдүүдийн маань үйлс нь бас төгөлдөр байгээ гэж өрөөё. За бидэнтэй хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Сөрөг вакцины Сэвэн тулгуурлын энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирж ярилцсан Чингистэй бас баярлалаа. Ингээд чиний бас ажил үйлсэд том зорилгод нь тэгээд бас амжилт хүсье. За баярлалаа.